том хамаг бол Туркээс одоо 2006 онд Нобелийн шагнал авсан юм алдартай зохиолч байгаа. Энэ зохиолчийн Цас хэмээх өөрийнх нь тодорхойлсноор бол түүний бичсэн Цорын ганц улс төрийн роман нь монгол хэлнээ орчуулагдаад одоо Монголын уншигчдад хүрж байна. Тэгээд энэ романыг орчуулах уншигчдад хүргэх шалтгаан нь болохоор бас цаг үе олсон юм шиг санагдчихээн. Сүүлийн үе олон улсуудын өрнж байгаа үйл явдлууд манай улс оронд ч гэсэн өрнж байгаа үйл явдлуудыг хараад байхад бас энэ романд өгүүлээд байгаа санаа нь одоо уншигчдын нэн түрүүн уншаад танилцаад бодоод тунгаагаад өөрсдийгөө бас нэг дүгнээд цэгнээд үзэх юм боломжийг бас нийгмийн одоо асуудалтай уялуулад уншигчдад олгох байхаа гэж бодож байгаа. Тэгээд зохиолын гол үйл явдал нь болохоор энэ глобалчлагдж байгаа, даяарчлагдж байгаа дэлхийн ертөнцийн хөгжлийн урсгал жижиг үндэстнүүд одоо хэрхэн яаж өөрийнхөө үүх, түүх, өв соёл, үнэт зүйлс, сэтгэл үнэмшлээ авч үлдэх вэ гэсэн утга санаа тэр үзэл санааг хүндсэн үүгээрээ ч гэсэн Монгол уншигчдад бас нэлээд одоо танил санагдаж болох үс юм роман юм аа.